Одоо л ойл бусад сортуудаас ямар ялгаатайг нь админ тайлбарлаж хэрхэн тариалдаг, ямар арчилгаа хийх вэ, юун дээр анхаарах вэ? Энэ талаар зөвлөгөө өгье. Учир нь эдгээр сортыг маш олон хүн авсан. Ихэвчлэн одоо туршлагагүй анхлан тариалагчд авсан учраас админ сайхан тайлбарлаж өгье гэж бодлоо. За энэхүү сортуудыг ил талбай масс тариалт зориулж гаргаж авсан. Том талбайд олон мянгаар нь тариалдаг учраас хүний оролцоо аль болох бага шаарддаг, арчилгаа бага шаарддаг. Халуун хүүтэнд тэсвэртэй, өвчин, ган хуурайшил даах өндөр чадвартай байдаг. Үрсэлгээ нь өндөр ургадаг хүлэмжийн сортуудаас арай өөр мөчлөгтэй байдаг. Учир нь үрслэг хөгжих хугацаа хүлэмжийн өндөр сортуудын хувьд 50-60 хоног байдаг бол одоо сортуудын хувьд 35-аас 50 хоногтой богинохон байна. Үүнийгээ дагаад цэцгэлт эрт явагдана. Тиймээс үрслэгийг 4 сарын 1-ээс 4 сарын 15-ны хооронд хийхэд хамгийн тохиромжтой. Ургац өгөх хугацаа 40-50 хоног үргэлжилдэг. Ил талбайд тариалбал 2-3 кг ургац авна нэг бутнаас. Хүлэмжин тариалбал 3-5 кг болж өсдөг. За үрслэг хийхдээ юун дээр анхаарах вэ? Эдгээр үр нь ариутгагдсан байдаг тул ариутгах шаардлагагүй. Үрслүүлэхээс 1 хоногийн өмнө хөлдөөгч тийж 24 цаг байлгана. Энэ нь ургамлыг илүү өлчөр, чочор хүүтрэлд тэсвэртэй болгож өгдөг. Усанд 24 цаг дэвтэнэ. Энэ нь бүх үрийг сэрээж нэгэн зэрэг соёлох боломжийг олгож өгдөг байна. За савнд 5-7 см зузаан хөнгөн хөрс дэвсэж өгнө. 10 см квадрат талбайд 10-аас 20 үр байхаар тооцоолж жигд тараана. Үүний дараа 0.5 мм-ээс 0.5 см-аас 1 см зузаан хөрс үрийг хучна. Зориултын хөнгөн сэрэг хөрс ашиглавал үндэсний хөгжил эрчимтэй явагдаж дараа нь салхахад хэлбэр бөгөөд салхах үед үндэс хэмтдэггүй. Үрийн соёлох хугацаа 4-6 хоног үргэлжилнэ. Лойлын үрийн соёолт бусад үрийг бодвол дулаан их шаарддаг бөгөөд тогтмол 28 хэмд хамгийн хурдан жигд соёолдог. Соёолтын үед бол гэрэл шаарддаггүй. Соёолсон үрслэгийг нэн даруй наранд байрлуулна. Өдөрт хамгийн багадаа 8 цаг нар үзэх. Нарны шууд тусгал дээр байрлуулвал тохиромжтой байдаг. Гэрлийн хэмжээ багдах юм бол суналт үүснэ. Энэ үед бол ургамлын гэрэл ашиглаж суналтыг хязгаарлаж болдог. Одоо л ойлын гол онцлог нь үрслэг суналт өгөх нь харьцангуй бага байдаг. Суналт үүснэ гэдэг нь иш нарийсаж урт болохыг хэлэх бөгөөд үрслэг чанаргүй болох эрсдэлтэй. Үрслэг соёосноос хойш эрчимтэй хөгжиж 20-25 хоногийн дараа 5-6 жинхэнэ навчтай болдог. Энэ үед үрслэг тус бүрийг бортгонд салганаа. 10-10-ын бортго хамгийн тохиромжтой бөгөөд үрслэгт хэрвээ суналт үүссэн байвал хамгийн доод навч хүртэл хөрсөнд суулгаж өгдөг. Тэгээ өдөр бүр бага хэмжээгээр услана. Услахаа ихтвэл хар хөлөө өвчин тусаж үндэс ялзрах улмаар үрслэг үхэх аюултай. Үрслэг ургах үеийн агаарын хэм өдөртөө 20-24 хэм, шөнөдөө 14-17 хэм байхад хамгийн тохиромжтой байдаг. Хит хүүтэнд үрслэг хайрагдаж даарах бөгөөд навчны доод хэсэг ягаан, дээд хэсэг нь хар нагаан өнгөтэй болж өшөлт зогсох, удаашрах шинж тэмдэг илэрдэг. Хит халуунд үрслэгийн навч шатах, үрслэг сунах, навч цайвар ногоон өнгөтэй болох шинж тэмдэг илэрнэ. Үр соёолсноос хойш 35-аас 50 дахь хоног дээр үрслэг цэцгэлж эхэлдэг сортоос хамаарат. Энэ нь бол талбайд шилжүүлэх болсон гэдгийг одоо илтгэж яадаг. Үрслэгийг талбайд шилжүүлэхгүй удах юм бол
Эхний баг цэцгүүд нь хоол тэжээлийн дутагдлаас болж жимс тогтохгүй унах. Түүнчлэн доод навчнууд шарлах шинж тэмдэг ажиглагдаг. Энэ нь хоол тэжээл дутагдж байгаагийн шинжилгээ. Одоо л ойлын өрсөлдөхийг шилжүүлэх хамгийн цаад талын хугацаа нь 60 хоног бөгөөд үүнээс удвал ургамлын биодинамик итвэх дуусдаг. Биодинамик итвэх алдсан үрсэлгийг талбайд шилжүүлснээ дараа хөрсөндөө дасахгүй байх, орчиндөө мэдрэг болох, түүнчлэн өсөлт 7-оос 21 хоног зогсдог. Тиймээс үрсэлгийг аль болох 35-аас 50 хоногтой дээр нь талбайд шилжүүлбэл үрслэг суулгасан өдрөөс эхлэн илүү хүчтэй ургаж эхэлдэг байх нэ. Тэгэхээр тэр эрт тариалж болохгүй шүү гэдгийн учир энэ байх нь шүү дээ. За, үрслэгийг нар буухын өмнөхөн талбайд шилжүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг. Яагаад тэгэхээр өдрийн халуун нартай өдөр талбайд шилжүүлэхэд ургамал чочирдож налж унна. Хэсэг хугацааны дараагаар одоо маргааш нь ч юм уу те ургамал сэргэх боловч хүчтэй чочирдсны улмаас үрслэг ургах идэвхээ хэдэн өдрөөр алддаг. Тиймээс нар хэвийх үед шилжүүлээрээ талбайд. За, шилжүүлж суулгасны дараа талбайг нэвширтэл услана. Эхний услгаанаас хойш 7 хоног услахгүй орхих хэрэгтэй. Ингэх юм бол үндэсний систем маш хүчтэй хурдан хөгждөг. 7 хоногийн дараа услах нь шүү дээ. Маш сайн усалж өгчөөд. За, 6 сар бол ер нь хурд хүндэс харьцангуй багатай байдаг. Тиймээс 3-аас 4 хоноод нэг ургамалд 4-өөс 5 литр ус орохоор тооцоолж усалж өгнө. Навч руу усалж өрөөсөө болохгүй. Аль болох хөрс рүү туслын усалгаатай бол хамгийн сайн. За, 6-7 сард бол 6-аас 7 сарын нэгэн хүртэл одоо сайхан тогтвол усалгаа хийж өгснөөр одоо бүх цэцэгт жимс тогтох те. Тэгээд жимсний орой ялзрал гэдэг эмгэг үүсгэхээс хамгаалагддаг. Орой ялзрал бол одоо жимс үүсснээс хойш эхний 10 хоногт хамгийн идэвхтэй явагддаг тийм жимс ялзрах өвчин байгаа. Энэ нь бол ус дутагдсанаас ихэвчлэн болдог. Тийм учраас тогтмол усалж явах хэрэгтэй байх нэ. За, 7 сараас хойш бол одоо бороо хур тэгшэрнэ. Тийм учраас усалгааг хөрсний чийгээ шалгаж байж хийдэг. Хөрсний өнгийн хэсэг 3-аас 4 см хуурайсан үед услахад илүү тохиромжтой байдаг шүү. Хитрхи их услвал өвчлөх аюултай. Хар хөл байна, мөөгөн цөртөх гэж нэг өвчин байна. За, лойл нь бол харьцангуй өлсгөлөн ургах дуртай ургамал тооцогддог. Энэ нь бордоо бага хэргэлдэг гэсэн үг л дээ. Ялангуяа азотын бордоонд бол маш мэдрэг бөгөөд азот ихц үед иш навч бүдүүрэх, цэцэглэлт удаашрах, үр тогтолт удаашрах, жимс жижигрэх, жимс боловсрох хугацаа удаашрах зэрэг сул талууд одоо шууд ажиглагдаж эхэлнэ. Тиймээс хөрсийг бууцаар бордохдоо 5 см-аас зузаан бордоо дэвсэж болохгүй. Инээс их дэвсэх юм бол лойл таргалах гэдэг одоо азот илүүдэлд орох тийм аюултай байдаг. Цэцгэлтийн үед боорын хүчлээр 2 удаа навч руу шүрших хэлбэрээр борддог. Энэ цэцгэлтийг дэмжиж өгнө. Цэцгийн хөгжлийг хурдасгана. Цэцэг их бол ургац ариун хураах боломж үүснэ шүү дээ.
Дээр нь бол боорын хүчил ургамлыг мөөгөнцрөөс хамгаалж өгдөг. Шүршилтийг өглөө эрт хийвэл их зүгээр. Өдрийн халуунд хийхээр навчин дээр туссан усан туслууд одоо линз үүсгэж ургамлын навчийг төлдөг тийм сул тал бий. Тэгэхээр өглөө эрт шүршиж бордох нь байна. Эхний бордол 6 сарын 20-нд хийгдэхэд маш тохиромжтой байдаг бол 2 дахь бордолт нь 7 сарын 10-даар хийгдэнэ. Энэ үеуд бол одоо яг цэцгэлд эд явагдах эхлэл болж өгч идэг. За боорын бордолтыг бол ер нь хөлөмжийн ойлонтч хийж өгнө. Хугацаа нь бол яг ижилхэн. За 7 сараас хойш бол ер нь хурд хундч сайхан жигдэрчнэ гэж байгаа шүү дээ. Бараг услахгүй ургуулж болдог. Гэхдээ бол бороо хураа мэдээж харна те, нар сараа харна. Услахгүй ургуулахын тулд хучлаг ашиглаж болдог байна. Хамгийн үр дүнтэй арга бол одоо хучлагыг өвс хадаад талбайдаа дэвсэхтэй эсвэл зориултын материал ашиглаж хөршийг хочиж өгдөг. Ингэснээр хөрсний чихийг хадгалж ууршилт багасна. Услага багасна. Тэгээд талбай зэрлэг ургахгүй байх зэрэг олон давуу тал үүсгэж идэг. За 7 сарын сүүлээр бол анхны жимс улааж эхэлдэг. Эхний жимсийг бүрэн улаалахгүйгээр хураачих, авчих. Яагаад гэхээр тэр эхний жимс ингээ бүрэнгүйч улаах процесс чинь арын жимсийг улаах одоо процессыг түгжчихдэг. Тиймээс ерөөсөө л эхний жимс өнгө хуурж эхлэнгүүт хураагаад авчгаар арын жимснүүд чинь маш хурдан улаадаг тийм онцлогтой шүлээл. Энэ бол өндөр сортууд ч хамаардаг байгаа. За услагааг хизээ хийх вэ гэхээр өглөө эрт хийвэл маш зүгээр байдаг. Тэгээ усалсны дараагийн өдрийн өглөө нь ургач хураахад жимс илүү амттай, хальс нь бат бөх байдаг, чанга байдаг. Өнгөлөг байдаг бас. За орой бас услагааг хийгээд өглөө хурааж болдог. Гэхдээ эхний хувилбар нь бол илүү үр дүнтэй. Яагаад гэхээр орой услагаа хийхэд бол агаарын чийгсэл нэмэгддэг. Агаарын чийгсэл нэмэгдэхээр 8 сараас хойш одоо ингэж услаад ах юм бол мөөгөнцөртөх гэж нэг өвчин тусах эрсдэл бас байдаг. Тийм учраас өглөө эрт уславал тун зүгээр хөлөмжийн дойлыг ч гэсэн. Одоо сортын жимс нь араасаа айгу хурдан улаадаг байгаа. Нэг улаагаад эхэлчих юм бол одоо 35-аас 45 хоног үргэлжилдэг гэж ярьсан шүү дээ. Ургац хураах хугацаа. Тэгээ маш хурдан ерөөсөө нэг 3 хоноод аяндаа ингээд улаагаад идэг. Өнгө орох үед нь л хураагаад ах юм бол илүү их ургац авах боломж үүсдэг байх нэ. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Маш олон хүн үр авсан. Тэгээд эдгээр үрүүд бол масс тариалтанд зориулсан учраас хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн. Байгальд цаг уурын өөрчлөлт илүү их төсвөртэй, өвчин төсвөртэй ийм сортууд байдаг.